Лаборатори ажил дөрвөн 3 призмийн хуулах өнцөг ба хугарлын илтгэгчийг тодорхойлох. Энэ ажилд маань мөнгөсний ламп, гонометр, призм гэсэн 3 зүйл ашиглагдана. Харин гонометр нь коллиматор, оптик дуран, хэмжих дуран гэсэн 3 хэсэгтэй. Коллиматор бол гэрлийн завсар үүсгэнэ. Тэр завсарыг оптик дурангаар ажиглана. Хэмжих дурангаар бид нар ажиглаж байгаа тэр тухайн өнцгөө хэмжиж авна. Лаборатори ажил хийж явах үед фокус алдагдсан байх юм бол фокус таруулах тэр шуургийг ашиглаж болно. Хэрвээ өндөр эсвэл нам харааны түвшинд таараг байх юм бол дурангийн харааны түвшинд тааруулах шуургаар тааруулж болно. Туршилт 1 хуулах өнцөг тодорхойлох. Хуулах өнцөг маань призмийн хоёр хажуугийн хоорондох өнцөг байгаа. Призмийн хугарлын илтгэгч нь хуулах өнцгөөс хамаардаг учраас хуулах өнцгийг тодорхойлох шаардлагатай байдаг юм аа. Туршилтыг хийхдээ коллиматор болон дурангийнхаа оптик тэнглэгийг тааруулна. Яаж тааруулснаа мэдгүй гэхлээр бид нэр дурангаараа завсрын тод дүрсийг ингэж ажиглах юм аа. Ингэж завсрынхаа дүрсийг гаргаж авсныхаа дараагаар дуран болон коллиматорын хооронд призм байршуулна. Призм байршуулад хоёр хажуугаас ойх завсрын дүрсийг 1 болон 2 дугаар байршил дээр гаргаж авна. Завсрын дүрс маань ойж байгаа учраас ямар нэгэн өөрчлөлт байхгүй. 1 болон 2 дугаар байршил дээр дурангаа аваачаад хэмжих дурангаараа N1 болон N2 өнцгүүдийг хэмжиж авна. За хэмжсэн өнцгүүдийн ялгуураар хуулах өнцгөө тодорхойлно. Энэ хэмжилтээ бол 3 удаа гүйцэтгээд туршилтыг маань дуусна. Туршилт 2 хугарлын илтгэгчийг тодорхойлох. За хугарлын илтгэгч маань хуулах өнцөг болон хамгийн бага хазаалтын өнцгөөс хамаардаг байгаа. Тэгэхээр туршилт 2 дээр бид нэр хамгийн бага хазаалтын өнцгийг хэмжиж авах юм байна. Хамгийн бага хазаалтын өнцгийг хэмжихийн тулд N0 буюу призмгүй идэх завсрын өнцгийг хэмжиж авна. Ингэснийхаа дараагаар призмээ зураг дээр шигээ байрлуулад дурангаа ойролцоогоор 30 градус зэрэг хазаалгаад харна. За энэ үед болохоор спектрүүд ажиглагдана. Мөнгөсний ламп ашиглаж байгаа учраас 4 ширхэг спектр ажиглагдах байгаа. За ингээд спектр ажиглаж харсныхаа дараагаар призм болон дурангаа эргүүлж эхэлнэ. За эргүүлж эхлэх үед спектр маань нэг тишээ шилжиж эхлээд тодорхой нэг өнцөгт хүрээд буцаж шилжинэ. Яг тэр буцаж шилжих үеийн өнцгийг тэмдэглэж авна. Тэрнээсээ энэ бол хасаад хамгийн бага хазаалтын өнцгөө олох юм байнамаа. За энэ хэмжилтээ бол долгионы урт бүр дээр 3 удаа хийнэ. За ингэсний дараагаар долгионы уртаас хамааруулсан хугарлын илтгэгчээ тодорхойлж гаргах юм байнамаа.